би одоо фитнес рүү алхаж байна. Фитнес рүү явдаг зам нь ийм шороон заяа. Тэгээд уусаа гутал мутал гэтээ ийм байсан ч гэсэн амар бол заван болохгүй заа. Яг би фитнест эхлэхээр тэнгүүд шүү дээ тийм. Миний биений нэрх ч юм уу, бие өвдөх ч юм уу яг нэг тийм болдог заяа. Тэгээ би дандаа тэр өдрөө заавал фитнестэй заавал явдаг. Яг ингэ төлөвлөлөөд яг тэр өдөр явна гэд ингэ төлөвлөсөн баг чи яг ингэ бие өвдөөл халуураад ч юм уу эсвэл ханиадтай ч юм уу эсвэл нэг бие өвдөж юм өвдсөн нэг амар эсвэл нэг яг биений нэрч татдаг заяа. Тэгээ би сая тампон хаягаад ингэ энэ аваар ингэ тайсан чинь байхгүй. Тэгээ нэг хэрэглэл байгаа юм зайдсан чи тэр хэрэглэл нь нөгөө юм дээр цаасан дээр 26 Egyptian pound гэж бичиж өгсөн надад 50 зарах гэдэг юм байна. Нүүрээд гараад. Тэр манай фитнес руу явах замд ингээд ийм гоё газраас далайгаа харч болдог. Тэгээ фитнес дээр ярьсан байхгүй гэсэн чинь хаалттай тийм тэгээд идэж 5 өдөр нөгөө амралтын өдөр байдаг гэсэн. Тэгээд би явж байгаа тухайлтах шахаа заяа. Тэгээд би компани дээр очиод тэгээд бишиг хийлгээд тэгээд эмнэлэгт очиж үзүүлэхээр болоод энэ бичнүүдээ аваад очиж үзүүлээ. Тэгээд энэ нь яадаг бичиг юм бэ гэхэлэр нөгөө эмнэлэгт бараг нэг 50% шахуун хэмнэлттэй өнөр үйлчлүүлэх хэрэг байгаад байгаа байхгүй. Тэгээд хэрвээ бас та Египтэд ингээд би чинь гинт ингээ өвдөд ч юм уу мунах гадах юм бол ингээ ойролцоох эмнэлгүүдэд очиж үзүүлэх юм бол нэг бас амар үнэтэй байхгүй мэлээ. Тэгээд Монгол мөнгөөр бараг 100 сая төгрөг хавцаа байгаад та нэг тусал тариа хийлгэж болох юм шиг байлаа. Тэгээд би болохоор өчтөр тал мөнгөний төлсөн. Тэгээд нэг ийм витамин хийлгсэн. Тэгээд мэдээж маргааш нь болсон. Тэгээд фитнестэй заавал явах хэрэгтэй. Тэгээд өнөөдөр бол фитнестэй явж тусчаад орой 7-аас тоглолттой байна. Тэгээд баяртай.